хэрхэн зөв үеийг үлдэх талаар суралцахыг хүсэж байгаа бол би та нарт сануулахыг хүсэж байна. Таныг хааны ордноос татаж там руу оруулах ямар ч чөтгөр байхгүй шүү. Гэхдээ бид гомдож шархсан үедээ хэрхэн зөвөр үйлдэхийг мэдэх хэрэгтэй. Үнэхээр буруу муухай зүйлийг бидэнд хийсэн шүү дээ гэж мэдэж байгаа ч хэрхэн зөв зүйлийг хийх ёстой вэ гэдгийг суралцах хэрэгтэй. Үнэхээр болохгүй байна гэж бодсон үедээ ч зөв зүйлийг хийсээр байхдаа л бид суралцах хэрэгтэй. Сайнаар хандаж эхлэхээс өмнө олон жилийн турш та тэдэнд сайнаар хандсан л байдаг шүү дээ. Харин гомдож шархалсан үедээ хэрхэн сайнаар хандахыг сурах хэрэгтэй. За юутай ч гэсэн бид бүхэн гомдож шархалсан үедээ хэрвээ бид ерөөсөө гомдоогүй, шархлаагүй байсан бол хэрхэн хандах байсан? Тэр л зүйлээ хийх хэрэгтэй гэж би хэлэх гээд байна.